За энэ богинохон хугацаанд бол 7 юм ярмаар байна. За эхнийх нь энэ орж исэн хуулийн төсөл хууль зүйн байнгын ороор орох ёстой байсан. Яригдаад асууж байгаа асуултууд бүгдөө хууль зүйн салбарын нэлээд онлын нарийн юм яригдж байгаа байхгүй юу? Төрийн байгуулалтын байнгын хороогоор ороод эрх мэдэл хоорондын хэрүүл болоод дууссан. Тийм учраас энэ дээр анхаараарай гэж хэлж. За хоёрт нь тэр улсын хурлын гишүүдээс цөөнгөө хүмүүс асууж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга энд юу хийж байгаа юм бэ гэдэг. Монгол Улсын үндсэн хуулийн нэгдүгээр зүйл дээр Монгол улс бол тусгаар тогтносон бүр эрхт бүгд найрамдах улс мөн гэсэн үг гэдэг. Энэ бүр эрхт гэдэг шинжийг нэг зүйлээр илэрхийлдэг. Энэ бол парламент шийдвэр гаргах чадвараар илэрхийлдэг. Парламентын гишүүд шийдвэр гаргалтанд оролцохгүй байвал бүр эрхт байдлаа эвдэж гэнэ гэдэг үзүүлэлт байдаг. Тийм учраас тэр талаасаа одоо санаа зовж үндэсний аюулгүй байдлын зүйл орж ирж байгаа юм байна гэж би хувьдаа бол бодоод байна. За гуравт нь энэ хуульд авах ч юм байна, авахгүй ч юм байна. Тэр дундаа үндсэн хуультай зөрчилдсөн хоёр утга санаа байна. Маш том. Нэгдүгээрт Монгол Улсын үндсэн хуулийн дээр улсын хурл нэг танхимтай 126 гишүүнтэй байна гэсэн заалт байгаа. Тэнд улсын хурлын гишүүн улсын хурл тэдэн гишүүнтэй бас намаас бүрднэ гэсэн үг ерөөсөө байхгүй. Ард түмний мандат намд очдоггүй. Гишүүнд очдог. 126 гишүүнтэй байгаа шүү. Энэ үндсэн хуультай зөрчилж байгаа хамгийн гол агуулга бол ард түмний мандатыг нам руу шилжүүлэх гэж оролдож байгаа тэр заалт бол хамгийн аюултай заалт. Ардын нам жагсаалтаар орсон намын гишүүдэд өгөндөө оруулахын тулд нам доторх асуудлаа одоо үндсэн хуулийн зовлон болгож оруулж ирэхээ бол болох хэрэгтэй. Арай хэтэр чинь. За гуравт нь улсын хурлын бүр эрхийг талдаад байгаа юм биш үү гэдэг болгоомжлол байна. Хууль зүйн техникийн хувьд халдсан хоёр хууль орж ирсэн. Улсын хурл ямар шийдвэр гаргахыг эрүүгийн процессын хувьд бол үндсэн хуулийн зэцсийн хэрэг маргаан шийдвэрлэх хуулийн дээр бичсэн. Ерөнхийлөгчийн ямар шийдвэр гаргахыг одоо улсын хурлын дэгийн хуулийн дээр бичиж болох юм уу? Техникийн хувьд энэ бол бүр үндсэн хуулийн хамгийн том зөрчил шүү дээ. Улсын хурлын бүрэн эрх гэж бичсэн байгаа үндсэн хуулийн дээр байгаа тэр зүйл заалтуудыг ямар шийдвэр гаргахыг нь одоо улсын хурлын хуулиас гадна бичих гэж оролдож байна. Одоо засгийн газрын ямар шийдвэр гаргахыг одоо биднес шүүхийн хуулийн дээр бичих юм уу? Эсвэл улсын хурлын хуулийн дээр бичих юм уу? Ерөнхийдөө чи ямар хууль гаргахыг биднес орон нутгийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт хуулийн дээр бичих үү? Энэ бол бүр хууль зүйн техникийн хувьд бол дэвчиж болохгүй л да. За хийх ёстой юм бол байна. Энэ хууль бол Монгол Улсын үндсэн хуулийн 29 3 дугаар зүйл болон 66 дугаар зүйлийг амьлуулах гэж орж ирж байгаа. 29 3 дугаар зүйл дээр тангараас нэцэж үндсэн хууль зөрчсөн бол гэж үг 19 онд ардын нам олоох байхдаа баталсан. За энэ хуулийг амьлуулах ёстой. 1992 оны үндсэн хуулийн 66 дугаар зүйл одоо хүртэл өөрчлөгдөг байгаа. Тэр 66 дугаар зүйл дээр 66-гийн 2-ын 3 4 2 дээр ямар албан тушаалтнуудыг үндсэн хууль зөрчсөн тухай улсын үндсэн хуулийн дэс дүгнэлт гаргах, ямар албан тушаалтнуудыг огцруулах болон эргүүлэн татахтай холбоотой үндсэн хуулийн дэс дүгнэлт гаргах тухай маш тодорхой бичсэн. Хууль санаачлагчид бол дутуу оруулж ирсэн. Тэнд 5 албан тушаал байгаа. Тэр албан тушаалуудыг бүгдийг нь оруулж ирэх хэрэгтэй. Ерөнхийлөгч, улсын их хурлын дарга, ерөнхий сайд, улсын их хурлын гишүүд. Бүтнээр нь за Тэмүүжин гишүүний асуултанд хариулъя. Ажил үүргээ хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор бас нэг жоохон сэтгэл хөдлөлийн шинжтэй юм болоод зарим нэг зүйл хэлсэн. Би тэндээсээ бас уучлалт хүсэх ёстой гэж бодож байна. Гэхдээ би хүсэх газраа бас хүснэ. Би тэгтээ өөртөө буруутгал өгч бас хэлсэн шүү. За нэгдүгээр. Хоёрдугаарт ажлын хэсгийн гишүүний хувьар би таны хууль зүйн техниктэй холбоотой асуудлаар би зөрөө танаас асуух гэдэг. Хууль зүйн техникийн хувьд авч үзвэл зөвхөн энэ бүрийн эрхийг их хурл дээр бичдэг гэдэг юм зүйл байхгүй шүү дээ. Байхгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын их хурлын бүрийн эрхтэй холбоотой зүйлүүд зөвхөн үндсэн хуулиас гадна улсын их хурл биш бусад хуулиудад байгаа. Тухайлбал үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шурмын хуульд
Тухайлбал Монгол банкны хуульд, тухайлбал Улсын их хурлын хяналт шалгалтын хуульд. Эдгээр чи өөрөө техникийн хувьд авч үзэх юм бол яг Тэмүүжин гишүүний асуусан шиг оруулж ирсэн. Улсын их хурлын тухай хуулийн одоогийн бүрийн эрх дуусгуур болох заалтад хизээ ямар нөхцөл бүрийн эрх дуусгуур болох вэ гэдэг агуулга дээр буюу энэ хуулийн төслийн 2 дугаар зүйл дээр энэ маань бас тусгагдж байгаа. Үүний дагуу цэцгийн процессын хуульд эрүүгийн процессын хуулиудад тусгагдж байгаа. Техникийн хувьд ерөнхийлөгчийн бүрийн эрхчдэр, их хурлын бүрийн эрхчдэр зөвхөн нэг хууль зохицуулна гэж бол байхгүй шүү дээ. Тийм боломж ч байхгүй. Хууль зүйн дид акт гэж нэрлэдэг. Дид акт бол бас дахиад эрх хэмжээ бүрийн эрхүүдийг бас шилжүүлдэг учраас энэ өөрөө хууль зүйн хувьд авч үзвэл хамгийн энгийнээр хэлэх юм бол хуулийг зөвхөн нэг хуулиар бүгдийг шийдэж болдог. Өөрөөр хэлэх юм бол хууль зүйн техникийн хувьд авч үзвэл дээрх хуулиуд биш, бусад хууль тогтоомжийн хувьд бид нар цогцоож энэ чинь Монголын эрх зүйн тогтолцоо, Монголын хууль тогтоомж гэдэг ийм зүйл өөрөө бий болж байна. Хоёрдугаарт ерөнхийлөгчийн хууль санаачлалын бүрийн эрхтэй холбоотой асуудал түрүүн бас та хэллээ. Монгол Улсын үндсэн хуулийн дэглэмийн хүрээнд энэ асуудлууд өөрөө тодорхой болгох шаардлага байгаа учраас гарч ирж байгаа. Процесс гэдэг бол зөвхөн шүүхийн процессыг хэлдэг. Энэ процедурыг тодруулах үүднээс буюу энэ үндсэн хуулийн дэг журмыг тодруулах үүднээс 29-ийн 3 эвчтэр 66-гийн 2-ийн 3, 4 мөн түүний дараа байж байгаа заалтуудыг хамжуулах зорилгоор буюу 66 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 маргаан шийдвэрлэх хуулийн дээр улсын их хурлын парламентын бүрэн эрхийг бичсэн анхны ус болж түүхэнд үлдэх баг. За энэ бол мэрэгчдийн хувьд маш том оньгой гэдэг бол санах хэрэгтэй. За хоёрт нь би маш утас үндсэн хуулийн тухай тайлбаруудыг зүгээр сэтгэл хөдлөөр юм хувийн бодлороо хэлж болохгүй. Монголын үндсэн хуулийн 29-3, Монголын үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2, түүний 3, 4, мөн 66 дугаар зүйлийн 3 төсийг энэ дээрээс нь уншаадах та маш утга байна. Энэ дээрээс уншаадах та эдийн ярьсан үгэн дотор үндсэн хуулийн үг үсэг маш их засвартайгаар болон гажуу тайлбартайгаар хувийн бодлоор илэрхийлэгдлээ. Одоо яг цагаан дээр хараар бичсэн текстийг уншаадах. Монгол Улсын үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3 энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 заасны дагуу оруулсан дүгнэлтийг улсын их хурл хүлээн зөвшөөрөөгүй бол үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана. 1, 2-т нь шийдвэрүүд байдаг. Бидний яриад байгаа 2, 3 бол үйл ажиллагаа гэж бид нар тайлбарладаг. 66 дугаар зүйлийн 2-т юу гэж заасан бэ гэхээр үндсэн хуулийн цэц энэ зүйлийн нэгд хэсэг заасан үндслээр дараах маргаантай асуудлыг дүгнэлт гаргаж улсын их хурлд оруулна гэж. Цэцийн 1995 оны бас ийм дүгнэлт байдаг. 2-4 ерөнхийлөгч улсын их хурлын дарга ерөнхий сайдыг огцруулах улсын их хурлын гишүүнийг игүүлэн татах үндслэл байгаа хэсэг. Яг тийм учраас энэ цэцийн энэ 95 оны тогтоолууд л юм байл л дээ. За цагаан дээр хараар 92 оны үндсэн хууль сая уншлаа. 66-гийн 2 маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж улсын их хурлд оруулна. Үндсэн хууль дээр оруулна гэдэг үгийг та хуулийн дээр танилцуулна гэж өөрчилж бичиж байна лээ. 66-гийн 3 энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 заасны дага оруулсан дүгнэлтийг улсын их хурл хүлээн зөвшөөрөөгүй бол үндсэн хуулийн цэц дахин энэ үзэж эцсийн шийдвэр гаргана. Энд хүлээн зөвшөөрөхгүй улсын их хурлын бүр ирэх байхгүй. Тэр дээр байгаа дүгнэлт чинь эцсийн шийдвэр ерөөсөө биш. За байж байгаарай. Би цагаан дээр хараар бичсэн үндсэн хууль уншиж байгаа. Үндсэн хуулийн цэцч тогтоохгүй. Өөр хэн нэгэн хуульч тогтоохгүй. Цагаан дээр хараар. Тэмүүжин гишүүний асуултанд хариулъя. Монгол Улсын үндсэн хуулийн
1995 оны 9-р сарын 7-ны өдрийн 02 дугаар тогтоол гэж би тогтоолын хянуул хэсгээс уншиж өгье. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 3-т энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1-2 заасны дагуу оруулсан дүгнэлтийг улсын хурл хүлээн зөвшөөрөөгүй бол дахин хянан үзэж шийдвэр гаргана гэсэн заалтаас үзэхэд үндсэн хуулийн цэцээс 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-4 заасан үндслээр гаргасан дүгнэлтийг улсын хурл хянан хилцэхгүй нь тодорхой байна гэж цэцгийн тогтоол байгаа. Энэ эцсийн шийдвэр. 95 оны тогтоол. Хуулийг мэдээж хэрэг хууль зүйн техник талаас авч үзэх юм бол хууль гарс зөвхөн үндсэн хууль байснаар биш. Үндсэн хуулийг чи одоо тайлбарлах цорын ганц их хүргийн субъект бол цэц байх гэж ингэж харж байгаа. Үндсэн хууль дээд хяналттай байх эрх бүхий субъект гэдэг агуулгаар. Яг өнөөдрөөс эхлээд ингээд цөөнхийг байхгүй болтол ингэж хүчрхийлэх гэж байгаа юм уу? Бүлэгт ямар ч нөхцөлд завсарлага авах хэсэгтэй шийдвэртэй холбогдуулж үг хэлэх хэрэг байгаа байхгүй юу? За, яагаад бүлэг үг хэлэх хэрэгцээ байгаа вэ гэхээр би хувийнхаа хувьд ерөнхийлөгч өргөн барьсан энэ хуулийг бол дэмжиж байгаа. Гэхдээ улсын их хурлын хилцүүлэх хийх энэ журам ч өөрөө болохгүй байна. Монгол улсын их хурлд байгаа 42 гишүүнтэй бүлэгд энэ хууль орж ирсэнгүй. Танилцуулагдсангүй. Ямар асуудлууд байгаа гэдгээр биднээс ярих боломж олгосонгүй. Бид өнөөдөр нэг шийдвэр гаргахын тулд мэдээлэл авах хэрэгтэй байсан. Улсын их хурлын гишүүн хуралдаа ирэхгүй байгаа. Шийдвэр гаргахгүй байгаа. Энэ асуудал дээр улсын их хурлын одоо юу гэдэг парламентын бүрэн эрхтэй холбоотой асуудал нь өөрөө доголдож байгаа гэдэг асуудал дээр бид бүгд санал нэг байгаа. Ерөөсөө маргаагүй. Үндсэн хуулийн зэстэй холбоотой 66 дугаар зүйлийн хэсэг дээр байгаа зүйл залтыг амжуулах дээр санал нэг байгаа. Гэхдээ ардчилсан намын бүлэг юун дээр эргэлзсэн бэ гэхээр ардын намынхны дотоод зодооноос болоод намын даргатай эрх мэдэл төвлөрүүлэх гэж оролдож байгаа энэ оролдлого чинь сүүлдээ улсын их хурлдах цөөнхийг байхгүй болох гэж байна шүү дээ. Юуг ёс зүй мөн биший чинь олонхороо та нар шийднэ. Цөөнхийн таалагдахгүй үйлдэл болгоныг та нар ёс зүйн ностой алдаа гэж үзсэн. Ёс зүйн дэд хороо чинь олонхороо байж байгаа. Тэгээд дараа нь цөөнхийг дуртай үедээ ийм гомдол ирсэн учраас чамайг бүрэн эрхийг чинь төдөлзүүлнэ, чамайг улсын их хурлаас зайлуулна гэж олонхороо шийдвэр гаргах гэж байгаа. Парламентын олонхот ийм эрх мэдэл байж болдгүй. Хэмжигдэхгүй зүйлээр хэн нэгэн улсын их хурлын гишүүнийг зайлуулна гэдэг бол цөөнхийн дуу хоолойг дуугүй болгоно гэсэн үг. Цөөнх яагаад энэ хуулийн дээр хамгийн их эргэлзэж эсэргүүцэж байгаа гэж ерөөсөө энэ. Яагаад парламентын олонхын намын даргад эрх мэдлийг төвлөрүүлэх гэж байгаа. Та нар нам доторх зодооно Монгол Улсын үндсэн хуулийн дэг журам парламентын арчлаар тоглож шийдэж болохгүй шүү дээ. Тэн дээр шийдэх юм багаз. Парламентын гишүүн улсын их хурлд ирэхгүй, ажиллаа хийхгүй байна. Манай намд ч гэсэн тийм хүн байгаа. Тийм хүн хариуцлага тооцъё. Зөв шүү дээ. Ерөнхийлөгч тийм санал гаргаж байна. Шийдвэр гаргалтанд оролцохгүй байна. Та нар хуруугаа уншуулчаад алга болчихлоо. Улсын их хурлын гишүүний ажлыг хуруу нь хийдэг юм уу? Биеэрээ санал өг. Зөв шүү дээ. Би ерөнхийлөгчийн бодлогыг дэмжиж байна. Ардчилсан намч дэмжиж байна. Гэхдээ олсны үзүр түхэр гэдэг шиг ард нь олонхтойроо намынхаа дараагаар эрх мэдэл төвлөрүүлж аваад эннийхээ дараа яах юм? За та нар дотроо 1 2 3 хүн шийдэх баг. Дараа нь цөөнх рүү орно шүү дээ. Ардчилсан нам байнга цөөнх болохгүй шүү. Дараа нь энэ үйл та нарт үйлчлэнэ. Дараа нь цөөнх болоод ирэх чинь ёс зүйн ноцтой доголд гаргасан гэд бүгдийн чинь нэг нэгээр нь жиргээд улсын хурлаас өгөө гаргана шүү дээ. Олон ургалж үзэлтэй олон намын тогтолцоотой парламентын системд бид парламентаар нь байлгах ёстой шүү дээ. Бямцагтаа та ийм үүртэй. Энэ наран туяагаад улсын хурлын гишүүн 8.3% саналаар улсын хурлын гишүүн болсон. 92% нь энэ хүнийг дэмжээгүй шүү дээ. Гудамжинд угаасаа энэ хүний ярьсан болгоны 92% нь эсэргүүцэж байгаа шүү дээ. Гэхдээ цөөнхийн дуу хоолойг 92% нь амаа барьж болохгүй шүү дээ. Амын барьж болохгүй шүү дээ. Та бүхэн 36% саналаар улсын хурлд орж ирсэн шүү дээ.